үзийг сонгогдож байна. За дараагийн хүргэх мэдээлэл бол Цөмийн энергийн газартай холбоотой мэдээлэл байна. Цөмийн энергийн газрын тухайд бол манай улсын бас голлох салбарын нэг байгаа. Ингээд энэ талаарх мэдээллийг хүргэе. Цөмийн энергийн газрын дарга Тэгш баяр өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Цөмийн шинжилгээний лабораторийн ажлын үйл явцтай танилцлаа. Цөмийн судалгааны төв нь анх 1965 онд засгийн газрын 31-р тогтоолорд байгуулагдаж байжээ. Тус төв нь бага энергийн цөмийн физикийн суурь болон хавсрах судалгаа явуулж, сургалт эрдэм шинжилгээ хослон эрхэлдэг байгууллага юм а. Анх байгуулагдсан цагаас хойш ашиглаж байгаа улстай цорын ганц зарим нэг тоног төхөөрөмж нь муудаж хуучирсан байна. Үүнийг Цөмийн энергийн газраас цогцолж өгөхийг энэ үеэр лабораторийнхэнд амлалаа. Мөн Цөмийн энергийн дарга Тэгш баяр болон түүнийг дагалдан яваа ажилчид лаборатори өрөөгөр орж танилцлаа. Улс ардын аж ахуйн бүх салбаруудад хөдөө аж ахуй, геолог, уул уурхай, хил гайл, хүнс бүхэл салбарын багш төхөөрөмжийн ажиллагааны зарчмыг сайн ажиглаад байхад бол эцсийн эцэс атом цөмийн физикийн арга дээр үндэслэгдсэн бүх төрлийн багж шүү дээ. Бүхэл хяналтын багжууд, бүх шинжилгээний багжууд эцсийн эцэст атом цөмийн физикийн судалгааны арга дээр тогт. Энэ хорвоо ертөнцийг танин мэдэх Монгол улс хичнээн маялаг бүтээж байгааг мэдэхэд физик хэрэгтэй байна л гэж. Өнөөдөр өнөөдөр судлагдсан өнөөдөр онцлогдсон нийт хавдрын 60-аас дээш хувийг нь цөмийн технологиос суурилсан тоног төхөөрөмжөөр эмчилж болж байна. Өнөөдөр гинт хэргийг гарахаас нь өмнө энэ цөмийн технологиос суурлаа бүх гинт хэргийгээс урьдчилан сэргийлэх. Гарсныхын дараа бид бол зөвхөн нэг жижигхэн хэсгийг хүн харж мэдэрч байгаа. Хүний харж чадахгүй байгаа тэр маш олон диапазонд байгаа. Тэр зүйлсэд үлдсэн улам өрийг шинжилж тогтоох цөмийн технологиг хэрэгжилж байгаа байхгүй. Тус төв нь цөмийн физикийн суурь судалгаа хэрэглээний хамгийн орчин үеийн арга зүйг эзэмшиж түүнийг шинжлэх ухаан боловсрал, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, геолог, хайгуул ангаах ухаан, эрүүл ахуй зэрэг төрөл бүрийн салбарт физикийн суурь судалгааг ашигладаг. Иймд манай улсын цаашдын хөгжилд онцгой хувь нэмэр оруулна гэж Цөмийн энергийн төвийн дарга Тэгш баяр онцоллоо. Тус төвийн ихэнх тоног төхөөрөмж нь 1980-ад оноос хэрэглэж ирсэн болохоор зарим нэг тоног төхөөрөмж хуучирч муутсан байна. Харин хамгийн сүүлд орж ирсэн 2000 оноос хэрэглэж ирсэн агаарын бохирдлыг судалдаг тоног төхөөрөмж байлаа. Тус төхөөрөмжөөр агаарын бохирдлыг судлахад хөрс болон нүүрс хоёр агаарын хамгийн их бохирдлыг эзэлж байжээ. Тус төхөөрөмжөөр манай улсын агаарын бохирдлыг судлахад хөрс болон нүүрс манай улсын агаарын бохирдол хамгийн их нөлөөтэй байлаа.